Үзэгчтэй ТV мал нэвтрүүлэг үргэлжлэн хурж байна. Тэгэхээр аялал зугаалгын улирал ирж байгаатай холбогдуулан бид та бүхэнд оргил худалдааны төвийн салбараар худалдаалагдаж байгаа Lotus Grill-ийг санал болгох гэж байна. За манай энэ Lotus Grill бол Герман улсад үйлдвэрлэгдсэн гриль байгаа. За Герман гэдэг маань өөрөө чанар стандарт дэлхийд тэргүүлж улс орн шүү дээ. Тэр утгаараа маш чанартай, өнгө үзэмжний хувьд бас маш сайн өнгө үзэмжтэй. За мөн одоо хөнгөн авсаархын гриль байгаа. Хамтдаа хэрхэн хэрэгжилж байна, яаж ашиглаж байна гэдгийг хамтдаа харцгаая. Гриль маань өөрөө авч явахад маш хялбар, авсаархан хөнгөн байгаа. За энэ юугаар илэрхийлэхээр мэдээж одоо цүнхэн байж байна. Цүнхэнд одоо яаж барьж болох зорилттой маш хөнгөн авсаархан байгаа. Хөдөө гадаа эсвэл одоо гэрийн нөхцөлд ч юм ашиглах бүрэн боломжтой байгаа. Жиг сарах зорилттой тийм сэнстэй байгаа. За сэнсэндээ 4 ширхэг батарей ашиглана. За марх шарагч одоо энэ сетхийн өөрөө ингэ төгждөг юм төгжөөтэй байгаа. Энэ маань өөрөө маш аюулгүй. Өөрөөр хэлбэл энэ цаашаа яах вэ гэхээр доор байгаа нөгөө нүүрсээ янз бүрийн хөдөлгөөн ч юм уу унж ирсэж болчихгүй тийм энэ тохиолдолд энэ гал алдахгүй хүн төлөвтөхгүйгээр юм аюулгүй талаасаа маш сайн байгаа. Энэ маань бол өөрөө 250 г нүүрсний ийм багтаамж өгөх юм сетгтэй байгаа. За энэ доотлолтой бол мэдээж сэнстэй. Энэ маань өөрөө нээрчин гадаргуутай учраас огт цэвэрэхгүй. Хамгийн гол нь угаад зэрэгт маш хялбар байгаа. Гал тохируулагч сэнсний одоо унтрах хасах товчлоор байж байна. За хэрхэн яаж ажилуулдгийг үзэгчтэй харуулад хамтдаа махаш харж эхлэе. За тэгээ би ихлээд одоо галаа хасахад бэлдээ. За энэ гелийг ашиглаад галаа хасах юм байна. Гэхдээ гел байхгүй тохиолдолд бол нүүрсээ өөр газар цогшуулчаад зөөрдөд хийчих галаа хасаачих бас болно л доо. Тэрүүгээр маш хялбар байгаа. Нүүрсэнд бол ерөөсөө 250 г нүүрсэл шаардлагатай. Энийг удаадаа бол. Тэр яг зориултын модны нүүрс ашигласан. Зориултын нүүрс ашиглаад. За заавал энэ Lotus-ийн нүүрсийг нь хэрэглэх ёстой юу? Өөр боловсруулсан ямар ч нүүрс үйж болно. Бусад нүүрсүүдийг ашиглаж болно. За тэгээ хамгийн гол нь энэ маань одоо юу ачиж байгаа юм л да. За нүүрсээ ингээд 2-3 минутын дараа нүүрс маань цогшоод бүрэн асна. Гал маань асаад бэлэн болчтой тий. За ингээд энэ тохиолдолд энийг түрүүн хэлснийхаа дагуу аюулгүй болох хэрэгтэй. Мэдээж ингээ хөдөө гадаа явж байгаад хүүхдүүд бужигнаал хажуугаар гүйлдээл те юм татчих гал энэ тохиолдолд энийг таглаад замаг төгжээгэр нь төгжээд тавьчихсан. За ингээд одоо гадагш байгаа бол би ингээ хоёр талаас нь барьж болж байна те. Гадагш байгаа хит тал төрөөс огт байхгүй. Тэр нь амар ингээ зөөлөхэд маш хялбар. За ингээ хөдлөхөд бол угаасаа гал. Аюулгүй байдлыг сайн хангасан учраас гал алдахгүй. Хангасан. За ингээд махашарнаа гэж. Нэг удаадаа бол энэ дээр бол нэг 5 хүний борцыг шарчих боломжтой байгаа. Одоо ч тэгээ уран талааны цаг үрж байгаа болохоор хүмүүс хөдөө гадаа юм амралт аялал гээд энэ тохиолдолд манай Lotus Grill-ийг ашиглуулах авсаархан. За манай гриль болохоор бусад грилүүдээс ялгаатай нэг нүүрс маш сая харсан баг хэрэгжилж байгаа. За тэгээ хоёрдугаарт бол мэдээж стекний махыг шарахтаа бол эхлээд ширүүн галаар шарна. Дараа нь бол ингээд энд доор байгаа тохируулагчны дагуу галаа ингээд тохируулчих боломжтой. За Lotus Grill бол үйлдвэрлэхдээ 6 жил болж байгаа. 2010 оноос үйлдвэрлэж эхэлсэн. За толгой компани Lotus компани нь бол одоо энэ автооны чиглэлийн тоног төхөөрөмжийн чиглэлээр 40 жилийн хугацаанд одоо үйлдвэрлэж ирсэн маш туршлагатай компани байна да. За грилийн маань хамгийн гол давуу тал нь гэвэл чанартай, өнгө загвар сайтай, хөнгөн авсаархан байгаа. Германчууд ч одоо ерөөсөө дэлхийд одоо технологи тал дээр бол бүх талаараа тэргүүлэгч улс орн байгаа шүү дээ. За ингээд мөн нэг давуу тал нь юу вэ гэхээр одоо ингээд мах шарж явах явц нэг махны маань одоо өөх тус доошоо урсдаг. Тэр нь болохоор гал руугаа орохгүй гол нь. Гал руугаа орж одоо хиншүү өрөөс болохгүй. Тэр нь маш хялбар байгаа. Тэгэхээр энэхүү одоо гадарга авахдаг учраас муугаач цэвэрлэхэд маш хялбар их биендээ тус орохгүй гэдгээр маш их давуу талтай юм байна. Тий. За үзэгчтэй оргил худалдааны төвд худалдаалагдаж байгаа Lotus Grill-ийг үзэгч та бүхэн хэрхэн хэрэглэдэг вэ, ашигладаг вэ, ямар давуу талтай вэ гэдэг талаарх мэдээлэл ТV мал нэвтрүүлгээрээ хүргэлээ. Тэгэхээр уран дулааны цаг ирж байна. Магадгүй хайртай гэр бүлийнхэнтэй халуун ам бүлээр шарсан мах идээд за халуун яриа өрнүүлэн суухыг хүсэж байгаа бол энэ зуны өдрүүдэд та бүхэн Lotus Grill-ийг сонгоорой. Тэгэхээр Lotus Grill-ийн хувьд бол өнгөний сонголттойгоор за мөн том жижиг гэд хоёр хэмжээний сонголтоогоор оргил худалдааны төвийн доорх гарч байгаа салбаруудаараа худалдаалагдаж байгаа. За үзэгч та бүхэн доорх утсаар мөн дэлгэрэнгүй мэдээллийг давлах боломжтой юм аа.